За сайн байцгаана уу. Өнөөдөр би та нартай хүн болгоны мэдж яхад маш чухал хэрэгцээтэй нэг юм мэдээллийг өгье гэж бодож байна. Энэ бол им одоо ямар нэгэн осол гэмтэлд хүргэж болох уу? Машин барьж байгаа хүн ямар имийг уусан үед анхааралтай байх ёстой вэ гэдэг талаар хэлье гэж бодож байна. Тэгэхээр энэ бол мэдээж манай Монгол улсад жолооны дүрмэн дээр бичигдсэн. За эмч нар ч гэсэн тусгай тийм одоо нарийн мэргэжлийн эмч нарт ийм хүмүүс жолоо орж болохгүй гэсэн ийм дүрм журм байдаг байх гэж бодож байна. Тэгэхээр энэ нариурх улсад энэ бол нэлээ одоо нарийн хариуцлагатайгаар ингэж бичигдсэн байдаг. За тэгээд энэ талаар би та нарт хэлж өгье гэж ингэж бодож байна. За би та нарт нэг ийм 3 жишээ хэлье гэж хэлье. За нэгдүгээрт нь эхлээрээ нэгэн эмэгтэй, за эрэгтэй ч гэж болно. За насаараа ийм одоо санхүү бүртгэлийн ажил хийсэн, эсвэл одоо компьютерийн одоо холбоотой ажил хийдэг, энэ контор ажил хийдэг хүн гэж ойлгоод. Тэгэхээр нөгөө хүн маань байнга үе мөчөр нь одоо ийм нуруугаар нөвддөг, хүзүүс хэрэг нөвддөг юм хүн байгаа. Тэгээд ямар нэгэн одоо өвчин амдаах юмнуудыг зөндөө олон удаа хэрэгжилж байсан, наалт ч гэдэг юм уу, янз бүрийн хэрэгжилж байсан. Гэтэл сүүлийн өдрүүдэд нэлээ одоо өвчин бол нэлээ төвхтэй болж ирсэн. Тэгээд эмчид үзүүлсэн чинь паралин форта гэдэг юм бичиж өгсөн байгаа. Тэгээд та нар сонсон баг тийм ээ, хүчтэй өвчин амдаадаг юмнууд паралин форта гэж сонссон. Тэгэхээр энэ имийг одоо 20 ширхгийг бичиж өгсөн байна. За тэгээд мань хүнийг яг хоо ерөнхийдөө одоо оройн цагаар энийг явуугаарай. Өдрийн цагаар бол яг хоо өөр өвчин амдаах юмнуудыг уугаад ажиллаа хийж болно гэсэн байна. За эсвэл акт төгссөн ч байж магадгүй тийм ээ. Нөгөө хүмүүс маань эмээ уугаад ингээд байжсэн чинь хүүхэд нь уцтаад та ингээд манай хүүхдийг цэцэрлэгээс авчихгүй юу гэд ингээд тэгж аахгүй. Тэгээ мэдээж үгэж хэлж чадахгүй. За окей тгийгээд тэгээ машин аваад яасан чинь одоо нэгдүгээрт юу машин аваад ингээд хөдөлсөн чинь хажуутлын жижиг юм юг одоо замын бордурыг 2-3 удаа ингээд мөрөгчж ийн л да нөгөө хүмүүс маань. Тэгээ нөгөөдгөөс стресстэй ингээд ийм байдалд орж байна. За хоёрдугаар хүмүүс маань юу яг гэхлээр одоо шөнийн ажилтай хүн байна. За тэгээ шөнийн ажилтай хүн өглөө ажилласаа буугаад тэг ерөнхийдөө нойргүйдэл нь нэлээ одоо сүүлийн үед асуудал болоод байгаа. Тэгээд одоо төвийн мэдрэлийн системд үйлчлэлтэйг одоо нойр унтуулдаг юм байдаг байхгүй юу. Тэгэхээр нөгөө имийг яг ажлынхаа шаардлагаар одоо ядгийн жижүүртэй одоо 7-ны 2 бишээ сард одоо 2 удаа ч юм уу шинийн жижүүртэй хонсныхаа маргааш нь өдрийн цагаар унтах гэдэг имээ ууж байгаа байхгүй. За тэгэхэд ингээ уугаад ингээд унтчихсэн чинь утсан дуугарч. За тэгээ уцаа ингээд тавсан чинь бас адилхан тохиол байж болно тийм ээ. За одоо ингээд хүүхд цэцэрлэгээс авах цаг болчлоо. Эсвэл сургуулиас авах цаг болчлоо. Та нэг өдөр амарч байгтай он чинь ингээ авчих боломж байна нөгөө хүүхд нь хэлнэ. За тэгэхээр окейгээ гараад нөгөө машинд ингээ суусан чинь говьж дайваад ингээ тахгүй юу. Тэгээд ингээд нэг юм саа олигтой харахгүй ингээ тахаа одоо говьж дайваад тэгээд толгой нэргэдхэн за энэ яг даралт хөдөлчлээ гэж бодоод даралтаа ингээд үтсэн чинь яах нь нөгөө даралт нь бол хэвэн байж байгаа. За тэгэхээр н одоо буцаж уцтаад би ингээд хөл мөл гуйваад нэг л сонирн байна одоо даралтал зүгээр хаадах ингээд хүүхдтэйгээ ярьж байгаа. За ийм тохиолдол байж байна. За дараагийн нэг тохиолдол нь гэвэл одоо бид нар мэдж байгаа тийм ээ, харшил та хүмүүс бол маш ихсэн байгаа. За тэгээд харшлын янз бүрийн юмнуудыг ууж хэрэгэлдэг. За бидний мэддэг зарим нэгэн харшлын юмнууд байж байна. За тэгвэл нөгөө юмнуудыг чинь уусан тохиол маш их нойр хүрдэг штэ тийм ээ. За ийм юм байна. За тэрнээс гадна одоо дотор муухайр гэ бөөлжөд автуусанд бөөлждөг хүмүүс. За би жишээлх юм бол автуусанд суухад ингээд бөөлж гэ дотор муухайр гэдэг байхгүй. Тэгэхээр тийм үед уудаг ийм юмнууд гэдэг бөөлжтэй эсрэг. За энэ юмнуудыг ууцсан байжгаад одоо хөдөө гадаа явдаг. За тэгээд одоо жолоочны ядардаг ч юм уу ингээд унтлаа гэхэд оронд нь сэлбэд ингээд сэлгээж жолооч нар байдаг тийм ээ. Ингээд машин ингээд барай явахад тэнд ямар нэг асуудал үүсэх юм боломжтой байгаа. Тэгэхээр манай Монгол улсад сүүлийн жилүүдэд яах нь тав тээврийн замын хослоос болсон ч гэдэм үү янз бүрийн юмнууд ингээд гарч байгаа. Гэхдээ ихэвчлэн хүмүүс хэлж байгаа нь бол архитектон согтурхтай холбоотой асуудал гэж хэлдэг. Гэтэл яг үндсэндээ гэвэл тэрний цаана яг энэ юу архитектон согтурх асуудал зөвхөн асуудал нь болоод байна уу гэвэл
үгүй байх гэж би ингэж боддог. Яг л энд эмийн одоо зохистой хэрэглээ маш их алдагдсан. Маш олон хүмүүс одоо эмийг ингээд замраагүй удаг. За тэгэхээр дээрэс нь одоо юу гэдгийг нөгөө нэг хаана үлдэрсэн тодорхойгүй ийм юмнуудыг дур зоргоор нойрсуулах юмнууд байна, тайвшруулах юмнууд байна. За тэгээд дээрэс нь ургамлын гаралтай юмнууд байна гэдэг иймнүүдийг уйгаад ингээд явхлаа. Тэд нар чи хоорондоо ингэж бие биендээ таашин тохирохгүй ингээд төв мэдрэлийн систем гэдэг тархин нэмс саад болох нөлөө үзүүлээд ингээд осол аваар гаргаж авах бол үгүйсэхгүй гэж бодож байгаа. За тийм мэдээж энэ бол юу гэдгийг одоо зөвхөн одоо жижиг тэрэгний жолооч нарт хамаатай биш. Энэ бол нарийн зохицуулахтайгаар нөгөө авто стом аврын тээврүүд идэх ч тийм ийм машиныг өндөг хүмүүс маш нарийн тэр ууж байгаа юмд нь одоо анализ хийж ингээд тухайн хүнийг хамгаалахаас гадна одоо бусад хүмүүсийг эрсдэл орохоос сэргийлдэг ийм одоо юм бол хууль эрх зүйнүүд бол байдаг байх гэж бодож байна. Тэгээд энд одоо би хууль эрх зүйгээс зохицуулагддаг ямар юмнууд байдаг вэ гэдэг талаар хэлье. Ер нь яг юу одоо ингээд машин байна. Бид нар бүгдээрээ л одоо над шиг 8 жил жолооны курс явж байгаа хүн бол та нар дотор байхгүй байх гэж бодож байна. Тэгэхээр хамгийн харамсалтай нэг бол минийх болохоор жолоогоо өгөнгүүтийнх нь аюу онол нь тэнцгээ болчдөг. Онол дээр нэг юм тэнцчихэд жолоогоо өгөнгүүт жолоонд болохоо болчдөг. Ингээд удаа шарсаар байгаа одоо ингээд 8-9 жил рүү ингэж орж байна. Энэ бол үнэхээр харамсалтай санагддаг. Гэхдээ одоо өхөөс үр зам байхгүй. Ер нь бол бид нар жолоо барихад одоо нэг 3 юм чухал байгаа ч тийм ээ. Зан төлөв нь ингээд доктортой их тайван байх хэрэгтэй. За ухаан санааны хувьд гэвэл одоо шийдвэр гаргах ийм чадвартай ийм бас их сайн ийм байх хэрэгтэй. За хөдөлгөөн гэж юм. Тэгэхээр энэ хөдөлгөөний хувьд гэвэл нөгөө гар хөлн салгалж чичирхгүйгээр ингээд тийм ээ. Дороо ингээд юг олоод өрүүлээ ингээд доктортой барих гэдэг юм уу. За хараа бол маш их чухал гэж байгаа. Чих чухалтай бид нар мэдж байгаа. За тэгээд дээрэс нь одоо гар хөлийн хөдөлгөөнүүд чухал байх хэрэгтэй. Тийм учраас ийм юмнууд нь одоо эрүүл ийм боломжтой хүн бол машин жолоодох юм боломж нэгдэж байгаа. Тэгээд ямар өвчнүүдийн үед гэх юм бол жишээлх юм бол унал таталтай эпилепси гэдэг өвчин байдаг тийм ээ. За ямар нэгэн тохиолдолд болоод генет одоо таталт өгөх боломжтой. Тийм учраас ийм хүмүүс бол нэг ч жолооны үнэлэх бол авдаггүй. За АДХО гэдэг тийм ээ одоо хөдөлгөөн хит одоо оширсан юм хам шинжтэй хүүхдүүд сүүл үед ихсэж байгаа. Тэгэхээр ийм хүүхдүүдийн уудаг юмнууд нь бас нөлөө үзүүлдэг. За чихрийн шижин өвчнээ зарим хэлбэрүүдээ ялангуяа энэ нөгөө захын одоо мэдрэлийн саажилт өгсөн ч гэдэг юм нүдний харанд өөрчлөлт өгдөг ч тийм ээ. За ийм хүмүүс бол маш боломжтой. Яа тэгээ тэрнээс гадна одоо сахарын хэмжээ хит ихсэн эсвэл хит багасах. За ийм тохиолдолд төв мэдрэлийн системд өөрчлөлт ордог байхгүй. Тэгэхээр тийм учраас сухаснаа балартах гэдэг юм уу төр зүр одоо ингээд төвлөрөх юм чадвар нь багасны улмаас ийм хүмүүс бас их боломжтой байх хэрэгтэй. За деменс гэдэг ингээд нэг тэнэгрэл гэдэг өвчин байдаг тийм ээ. Тэгэхээр энэ өвчний үед бас их орондоо хаана байгаа мэдэхгүй тийм хүмүүс бол машин барихын шууд болцгосон. За зүрх судасны зарим өвчнүүд байгаад идэгэн. Тэгэхээр ялангуяа юм зүрхний тархин цусаа генет цус харах ч юм уу зүрхний одоо хэм алдаг генет одоо хүчтэй зүрхний барихт болдог ч юм уу. За иймэрхүү өвчнүүдийн үед бас нэг сэтгэлтэй холбоотой тийм хит гутрал хит одоо хөөрөлж гэдэг юм уу ийм сэтгэл санааны тэнцвэргүй байдал. За ийм тохиолдлуудад бол мэдээж хэрэг эмчийн оншоор одоо машин барихын нэрх нь бол хаагддаг байгаа. За тэгээ би одоо дараа нь энэ ямар эмнүүд гэдгийг би та нарт хэлж өгье. Та нар энийг ер нь би хэлдэг тийм ээ. Аливаа эмийг уухтаа бол гатан талын тэр нэр нь бол нэг чухал биш үү. Яа гэвэл одоо бид нар адилхан ингэж тийм ээ эмэгтэй байх эцэцгээд болмаа амраа гэдэг ч юм уу янз янз нэртэй байдагтай адилхан ерөнхийдөө нэг одоо төрөл яг ижил бодис байгаа нэг юмд олон янзын нэр байж болдог байхгүй. Тэгээ уучлаарай. Тэгэхээр энд ямар бодис орж вэ гэдгийг л чухал. Тэгээ ямар хэмжээтэй орж вэ гэдгийг мэдэх нь хэрэгтэй байдаг. За тэгэхээр одоо би энэ нөгөө жолоодлогонд нөлөөлдөг юмнуудыг нэгдүгээр нь төв мэдрэлийн систем нөлөөлдөг ийм юмнууд байгаа да. За би энд одоо ингээд үзүүлчихье. Тэгэхээр таны эндээс харах юм бол одоо энд одоо манайхны хэрэгэлдэг тийм унал таталтын эсрэг нөлөөлдөг юмнууд ингээд байж байна. Энд бүх төрлийн юмнууд байна. За дөрөнд би нойрсолтын жишээ авчихсан тийм. Тэгэхээр тэрүүнд одоо хэрэгэлдэг юмнууд ингээд байж байгаа байхгүй юу. За тэгэхээр эдгээр юмнууд нь яг юм ихлээр
нэгдүгээрт нь маш их ядраадаг байхгүй юу. Хоёрдугаарт нь анхаарлыг сарниулаад алга болох чинь. За нөгөө замаа анхаарах хэвээр юм чинь замаа анхаарч чадахгүй тийм ээ. За унтамгай байдал бий болно. За хариу урвал үзүүлэх хурдан богсчдаг. Тэгэхээр яа гэвэл генет ингээл одоо манай энд чинь нөгөө бууга ингээл хандгаанууд зам ингээл гараад ингээл ирдэг байхгүй. Тэгэхээр тэр үед шууд ингээд торомсоо гიშгэх тийм ээ. Ийм одоо чадвар нь багасна гэсэн үг. За тэнцвэр нь алдагдана. Одоо яа тийм хөлөө гიშгэх ч юм уу одоо хэр одоо хүчтэй одоо тормосч гэнэ үгүй юу гэдэг тэр мэдрэмжээ алдагдах нь. За тэгээ баримжаагаа алдна. Жишээлх юм бол энэ юу гэдэг ингээд одоо арын машин тэр хурдтай явж байна. Урдаас ирж байгаа машин ингэж явж байна гэдэг те. За замын боржуураас нэг иймэрхүү зайтай явж байна гэдэг ч юм уу. Энэ одоо мэдрэмжийг ингэж алддаг буурдаг байгаа. Тийм учраас эдгээр юмнуудыг ууж байгаа тохиолдолд байх нь маш их боломжтой. Эмч юу ч хэлсэн одоо доотлон 6-8 цагийн дараа машин барихыг зөвлөдөг. Ерөнхийдөө бол байнга тогтмол хэрэгэлдэг хүмүүс ахын бол ерөөсөн машин барих боломжгүй гэж хэлж болно. За одоо энэ эмнүүд дотор та нар хамгийн доотлолт нь үйлдэл GABA гэсэн нэг юм байгаад байгаа тийм ээ. Энэ болохоор төв мэдрэлийн системдээс ялгадаг ийм зохицуулагч ийм бодис байгаа. Тэгэхээр та нар сонссон байх. Энэ бодис бол одоо төв мэдрэлийн системээс чинь та нар сүүлийн үед маш их сонсож байгаа шүү дээ. Гистамин, допамин, бла 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 гэх ингээл янз янзын юм гарч байгаа. Ихэвч нь бол тэд нар бол сэргээх, сэдэх юм үйлчлэгтэй байдаг те. Гэтэл энэ GABA гэдэг ганцхан энэ одоо нэртэй юм бодсон яд юм бэ гэхээр энэ болохоор ерөнхийдөө тэр олон сэрлүүдийн чинь зэрэг гарч байгаа юм дэ чинь дарангуйлах юм үйлчлэг үзүүлж идэх байхгүй. Тэгээд ийм рецепторүүдтэй тэр рецепторүүд дээр нь яг нь энэ миний дээдлэн нан жагсаалтаа байгаа энэ эмнүүд нь яг нь гэхээр ингээд суугаад нөгөө нэг юу гэж чинь тайвшруулах тий бие махбодыг тайвшруулах хит тийм хөөрөлтийн байдлыг зохицуулдаг ийм нөлөө үзүүлдэг. Тэгэхээр тийм хит ийм дарангуйлах нөлөө үзүүлдэг учраас нөгөө бүх ийм анхаарал сэргэндэг ийм юмнууд нь бол багасчдаг гэж ингэж ойлгож болно. За ерөнхийдөө арх бас нэг тиймэрхүү юм унтаа, тийм удаан ийм үйлчлэг үзүүлдэг. Гэхдээ архины талаар ярих юм бол дахиад өөр сэдв ярьж болно. За хоёрдугаарт нь өвчин намдаа хүчтэй юмнууд би түрүүний нэг нуруу өвддөг хүний жишээнд хэрэгжилжсэн тийм ээ. Паралгийн форточ гэдэг юм уу. Зарим хүмүүс морфин хэрэглэдэг. За зарим хүмүүс ийм пластер ийм юмнууд ингээ хэрэглээ авдаг. За ийм хэлбэрийн эмнүүд нь болохоор уухаарч байдаг, шулуун гэцээр хэрэглэхэрч байдаг, арсан дээр юм нахаарч янз бүрээ байж идэг. Тэгэхээр энэ нь болохоор яах вэ гэхээр нөгөө төрөүний төв мэдрэлийн систем нөлөөлдөг эмнүүдийг өгөх юм л арай дээр. Гэхдээ ямар эмийн хэлбэр хэрэгжилж байгаа, амар ууж байгаа юм уу, их тунтаа ууж байгаа юм уу гэдгээс хугацаанаас хамаарат тийм ээ. Өдөрт хэд уугаа эсвэл орон унтахтаа ууж байгаа юм уу гэдгээс хамаарат одоо зам тэр сэтгэл зүйн асуудалд нь өөрчлөлт оруулдаг байхгүй юу. За тэгэхээр энэ дээрс би нэг юм хэлэхэд нэг тайвшруулах гаралтай юмнууд урамлын гаралтай юмнууд байдаг. Тэрний бол үйлчлэг нь бүрэн нойрын тодорхой ингэж гараагүй ч гэсэн ерөнхийдөө одоо тайвшруулах, хит тайван болох, реакц буурах ийм юмнууд ажиглагддаг. Тийм учраас тийм ууж байгаа хүмүүс өөрийгөө маш сайн болгоомжтой байх хэрэгтэй. За тэгээд энэ эмнүүд дээр юм бэ гэхээр энэ хүчтэй өвчин намдаадаг ийм морфин янз бүрийн юмнууд ээждэг. Энэ дээр би нэрнүүд ингээ бичсэн байна. Тэгэхээр энээс яг шинээр эхэлж байгаа бол бие махбод хүлээж авч чадвар шал өөр гэж хэлдэг. Эсвэл ингээд байнга ингэж хэрэгэлдэг ч гэсэн генет тунгийн нөхцөл нэмдэг ч юм уу. Ийм тохиолдолд ийм одоо жолоотлогтой холбоотой асуудлууд үүсч болтгоо. За одоо энэ дээр би та нөгөө ADHD гэдэг одоо хөдөлгөөн хит одоо яадаг вүлээ ихсдэг ийм өвчтөг хүүхдүүд томчууд гэдэг сүүлийн үед ихсээд байгаа гэж би ярьжсэн. Тэгэхээр энэ амфетамин, метилпенидат гэдэг юмнуудыг хэрэглэдэг байхгүй юу. Тэгэхээр энэ юмнууд нь яа гэм бэ гэхлээр ерөнхийдөө нөгөө ийм сэргээх, анхаарлыг сайжруулах юм, доктортой байлгах иймэрхүү нөлөө үзүүлдэг байхгүй. Яг бол нөгөө хүүхдүүдийн чинь хит хөдөлгөөнтэй учраас ингээд яах нь анхаарал нь сарндаггүй одоо ийм эсвэл ингээд бүрэн ийм байдаг байхгүй. Тэгэхээр тийм юуг нь төвийн зохицуулахтай ингээд зохицуулж өгдөг юмнууд байгаа. Тэгэхээр хэрвээ энэ одоо нэг тунгийн нэг тодорхой тунгаар ингээд хэрэгжилж байгаа бол тэр хүмүүс бол яах нь машин бариад ингээд яваад иж болох нь. Гэтэл тунгийн огцон нэмэгдүүлчих юм өөрөө дур модоо хэтрүүлэх эсвэл нөгөө нэг донтолт маягаар ингээд хэрэглэх юм бол яа гэхээр энэ бол өөртөө бүр маш их итгэлтэй болдог. Энэ өстэй нэр бүхнийг чадна гэдэг ч юм уу. Тэгээд тэр ямар нэгэн аюул ирж байгаа тэр юмныг анхаарах нь ингээ багасчдаг.
За тэгэнгүүтээ хит дэрч хүчтэй болсон юм шиг юм нэг допингдсэн гэж ярьдаг шүү дээ хүмүүстэй. Тийм мэдрэмжүүд би болоод тэгээс та нэг хит хурдалж байгаагаа хянаж чадахгүй. Хит одоо урд машинынхаа юуг скил хоолойгоо би одоо ингээд өнгөрөөд ингээд гарчин тийм юмдаа хянаж чаддаг байгаа. Тэгээд ингээ араас нэг хүн одоо ингээ жоохон шахдаг ч юм уу тэгэх юм бол маш их ууртай төрөмгийн ингээ хариу үйлдэл маш хурдан үзүүлдэг ийм юмнууд илэрдэг байхгүй. Тэгэхээр ийм үж хүмүүс л анхаарах хэрэгтэй байдаг. За энэ дээр би та нарт түрүүнд хэлжсэн ийм олон янзын юмнууд байгаа. Тэ унал таталтын эсрэг юмнууд байж гэн жишээлх юм бол та нар нейронтингээ сонсон, габапентингээ сонсон баг тийм. Лирикад юмнууд байна. За тэгээд каноид одоо нөгөө сативекс гэдэг ингээд амар хэргэлдэг ийм юмнууд ээж идэг. За тэгээд нөгөө нэг хашлын эсрэг хэргэлдэг юмнууд ч одоо ингээд 2-3 зэрэгтэй байхгүй. Бүр дээр үед ингээд гарснууд нь болохоор бүр ноцооруулах, унтуулах, хямгаашнуулах юмнууд идэг. Тэгэхээр энэ юмнууд нь яг унтуулах зорилгоор бол бас нойр цоцоход нь дэмжих зорилгоор ингээд хэрэглэсэн байдаг. Тэгтээ дандаа эмчийн жороор ингэж бичиж идэг. За дараагийн юм гэвэл нөгөө бөөлжилт эсрэг юмнууд байгаа. За тэд нар бас ингэж хэрэгэлдэг. За энэ дээр нэрнүүд нь байж байна. За тэгэнгүүтээ сэтгэс нөлөөлдөг юмнууд байгаа тийм ээ. За Seroquel гэх та нар сонсон бах те. Энэ бол Q-tepin гэдэг манай энд ингээд зарагдчихийдэг. За тэгээд одоо депресд орсон одоо ийм гутран голцсон хүмүүст ингээд удаг юмнууд байж идэг байхгүй. Тэгээ Saratex гэх та нар сонсон байх. Amitriptyline, Mirtazaptan гэдэг ийм юмнууд байдаг. Тэгээ энэ юмнууд дээр мэдээж зарим дээр нь ийм одоо би та нарт үзэл ийм улаан ийм гурвалжин юм байгаа. Зарим дээр нь улаан ийм гурвалжин бол байхгүй байгаа. Байхгүй ч гэсэн яг нь тухайн хүн бол өөрөө энийг мэдчих хэрэгтэй, шаардлагатай байд юм аа. За тэгээ энэ улаан гурвалжны талаар одоо нэг нь тэрэ. Тэгэхээр энэ маань яг юм бэ гэхээр эмнүүд дээр юм байдаг юм улаан гурвалжин байгаа. Тэгэхээр энэ ер нь бол заримд нь жолоо барих нь бол бүр хатуу хоригдсан байдаг. Заримд нь болохоор тодорхой нөхцөлд бол барьж болно. Гэхдээ энийг бол өөрөө болон эмчтэй ярилцж шийдвэр гаргана гэсэн юмнууд бол байдгийг. За тэгээд тэрнээс гадна ч одоо 2-3 юм улаан зурастай юмыг ингээд зэрэгцүүлж хэрэглэж байгаа юм бол ерөөсөө маш хатуу хориотой байдаг байхгүй юу. За тэгээд энэ манай ч гэсэн ингээд зарагдах манайхны хортой юмнууд гэж нэрлэж идэг тийм ээ. За улаан тэмдэггүй ч гэсэн сэтгцэнд нөлөөлдөг одоо жолоо барихад нөлөөлдөг юмнуудыг би түрүүнд хэлжсэн тийм нойрсуулдаг юмнууд толгой эргэн анхаарлыг сануулна. Гэхдээ хүн өөрийнхөө биеийн байдлыг аливаа юм уусан бол жолоо барьж болох уу гэдэг юу яах хэрэгтэй. За тэгээ мэдээж хамгийн сүүлд нь эмтэй холбоотой юм зөвлөгөөнүүд өгсөн учраас би та нарт ингээ базаад хэлэхэд яд юм бэ гэхээр хэрвээ та энэ дээр дурсан юмнуудыг хэрэгжилж байгаа бол эмчтэйгээ зөвлөх хэрэгтэй. За тэгээ жолоо барихгүй гэдгийг асуудлаа шийдэх хэрэгтэй. За улаан тэмдэгтэй юм 2-оос одоо 3 юм ингээд зэрэгцүүлж хэрэгжилж байгаа бол хатуу хорих хэрэгтэй. Яагаад гэвэл энэ бол зөвхөн одоо таны амьнасыг хамгаалаад зогсохгүй бусдын амьнас эрүүл мэндэд холбоотой юм асуудал учраас энийг ярьж байгаа. За тэгээ нойрмог толгой эргэж явах юм бол ер нь бол эмтэй холбоогүй ч гэсэн эрүүл мэндийн хувьд ч гэсэн ингэж яах юм бол жолоогоо ер нь барихгүй ингэж хаснах хэрэгтэй. За холын замд ингээ явж байхад тийм ээ ядраад нойрч өөрөд тахм бол цогсод 15 минут амрах хэрэгтэй, эсвэл дуг хийх хэрэгтэй. За тэгээд хараа ингээ бүрэлцэх юм бол ерөөсөө жолоо барьж болохгүй. Энэ бол маш их аюултай. Яг бол хажуугийн юм юу урдаас ирж байгаа юм аюулыг мэдэх боломжгүй болдог учраас хэрвээ анх удаа эм хэрэглээд ингээд явж байгаа эм чи ингээ яг бага хэмжээгээр хэрэгжилж болно гэсэн ийм тохиолдол яг нь хажуудаа эм хяналт тавих хүн техник удаа ингээ хэрэглээд ингээ явж болно гэсэн ийм заав зөвлөмж бол байдаг. Тэгээ би эцэст нь хэлээ ханиу том нь үйлрэл эхэлж байгаа. Тэгэхээр манай энд одоо жишээлбэл мухуур ханиадыг дарддаг төвийн ханиадыг эм төвчийн толгой дотор байгаа шүү. Тэрийг ингээд шууд дарддаг эм хүчтэй юм байдаг. Тэгээ тэрний айлганд этил морфин гэдэг бодсоддаг байхгүй. Тэгэнгүүтээ яг тэгэхээр тэр маань яг нь яг адилхан юм ядрах юм үйлчлэгүүд бас үзүүлдэг. Тэгэхээр энийг бас мэдэхгүй өдрийн цагаар угаад одоо жолоо барих юм бол бас их аюултай. Тэгэхээр ийм юмнуудыг би та нарт хэлье гэж бодсон. Тэгээд асуулт байвал асууж болно. За ингээд түр баяртай.